100 жилд нэг удаа тохиох тийм үер шиг тийм зүйл болж байна гэж. Мэдээж хариулт нь бол хиймэл оюун. Хиймэл оюуны хөөс улам томроод байгаа. Тэгээд хагарах цаг нь ч гэсэн бас болж байгаа. Яагаад хагарах магадлал ингэж байгаад байгаа вэ гэхээр за нэгдүгээр сайн байцгаана уу интернетийн технологийн орхотнуудаа Tech Forum подкастын шинэ дугаарт давтан морил 6-7 сар бол технологийн салбарт харьцангуй шинэ мэдээлэл багтаа өдрүүд байдаг. Гэхдээ энэ удаад технологийн салбарт хэд хэдэн чухал шинэ мэдээллүүд бидэнд байна. Apple компани өөрсдийнхөө төхөөрөмжүүдийнхаа үнийг нэмж байгаа гэдгийг энэ 7 хоногт бол албан ёсоор зарлалаа. Энэ шуум албан ёсоор баталгаажиж яг өнөөдрөөс эхлэн Apple-ийн бүтээгдэхүүнүүдийн үн нэмэгдэж байна. За харин үүнтэй холбоотойгоор хиймэл оюуны хөөс гэдэг асуудал дахин хөндөгдөж эхэлж байна. За томоохон технологийн компаниуд IPO хийсэн байгаа. Харин энэ IPO-ийн дараачаар ч гэсэн технологийн компаниуд зах зээл дээрээс мөнгө босгох буюу бонд босгосон хэвээр байна. Тэгэхээр энэ зарцуулалт ер нь технологиг хиймэл оюуны салбарыг хөөс рүү хөтлөх үү гэдэг ийм болгоомжлол хөрөнгийн зах зээл дээр бол байгаад байгаа. За харин Midjourney компани зөвхөн зураг генерейт хийдэг биш, томоохон стратегийн өөрчлөлт хийж байгаа гэдгийг бол энэ 7 хоногт бол нэгэн Сан Францискод болсон арга хэмжээнд дэр бол танилцуулсан байна. Харин Meta компани шинэ ухаалаг шилээ танилцууллаа. Энэ удаагийн ухаалаг шил бол залуучуудад бас илүү таалагдсан тийм шил байна гэдгийг бол хүмүүс зурган дээрээс нь хараад бол ойлгож байгаа хаа. Тэгэхээр эдгээр мэдээллүүдийн талаар ярилцахаар Амка битээр бэлэн болсон байна. Өдрийн мэнд хүргэе Амка. Өдрийн мэнд. Take it easy. Технологиг амраар таны гарт хүргэнэ. Яг өнөөдөр хэдхэн цагийн өмнө гарлаа тийм Apple-ийн мэдээлэл маш гонхтой мэдээ гарлаа. Apple iPad бол MacBook-ийнхаа үнэ $200 нэмсэн байна. 200-аас ер нь бараг $300 тий 100-аас $200. Тэгээд энд зүйлийн талаар ер нь илүү дэлгэрэнгүй ярилцсан. Ер нь яг юу болчихгүй тий. Би яг өнгөрсөн жил 7 хоногт ингээд YouTube үзээ суужсэн чинь Wall Street Journal дээр зүгээр нэг юм 3-4 минутын л нэг юм богино бичлэг байсан байхгүй. Тэгээ тэр бичлэгнийх нь би гарчийг нь харсан чинь Tim Cook ер нь бол бүтээгдэхүүнүүдийнхаа үнийг нэмхээс өөр аргагүй болчлоо гэдэг нэг тийм гарчигтай. Тэгээ ийм Wall Street Journal ярилцлага өгсөн гэдэг. Тэгээд тэр Wall Street Journal болохоор мэдээ сонин шүү дээ. Сонингийн ярилцлага өгсөн юм байлаа л. Тэгээд ийм бичлэгэн дээр нь болохоор нөгөө сэтгүүлчин тайлбарлаа ярьсан. Тэгээд ингээ ороод үзсэн чинь өнгөрсөн 7 хоногт жингоо ер нь бол ярьсан л да энэ технологийн салбарт бол хөрөнгө оруулагчид ер нь бол Apple үнэ нэмэх юм байна. Гэхдээ хизээвэ гэдгэн дээр нь намарл гэж бодож байсан. Яагаад вэ гэхээр шинэ iPhone танилцуулагдана те. iPhone дээр яагаад байж болохгүй гэж бодож исэн бол MacBook тэглээ. Apple Vision Pro те HomePod iPad Air, iPad Pro гэх мэтчлэн яг одоо зах зээл дээр зарагдж байгаа бүтээгдэхүүнүүдийнхаа үнийг нэмж. Зах зээл дээр зарагдж байгаа бүтээгдэхүүнүүдийнхаа үнийг бол бараг нэмдэггүй шүү дээ. Яг хав зарим тохиолдолд багтаамжаар нэмээд үнээр дагаад $100 нэмждэг ч юм уу. Эсвэл багтаамжаар нэмсэн ч гэсэн үнэ хадгалж чаддаг тий. Чи юу нь яаж хүлээж байгаа? Зүгээр маш гонхтой мэдээ. Одоо энэ хиймэл оюуны хөөсрлөөс болоод бусад одоо consumer electronics буюу яг энэ хэрэглэгчид хүрдэг энэ технологийн бүтээгдэхүүнүүд үн нэмэгдээд байгаа нь үнэхээр гонхтой мэдээ. Тэгээ яг одоогийн байдлаар юу голчилж нэмэгдсэн байгаа вэ гэдгийг энэ жагсаалт нь нэ. За MacBook Neo $599 байсан бол $699. За MacBook Air 512 GB $1099-оос $1299. Энэ бол миний хувьд хамгийн муу мэдээ. Ягаад вэ гэхээр MacBook Air-ийн дефолтыг бол би ер нь бол айгуу дуртай. Миний хамгийн дуртай бүтээгдэхүүн Apple. За MacBook Pro 1 TB багтаамжтай $699-өөс $1999. $300. Тэгээ iPad Air болохоор 128 GB-тай $599-өөс $749. За iPad Pro-гийн Wi-Fi-тай за 256 GB-ийн багтаамжтай $999-өөс $1199 болж байна. Тэгээд эдгээрээс гадна одоо Apple Vision Pro бас нэмэгдэж байна. Инээтрээ те. Хамгийн сонин нь хэдхэн сарын өмнө гаргасан MacBook Neo $100 зарсан. Айгуу сонин. Тэгээ анх 4 сард гаргаж байхдаа 2 сарын өмнө гаргасан юм биш. Ягаад энэ үнээрээ гаргачих болоогүй гэдэг нэг юм сонин юм. MacBook Air бол одоо бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай
Mac. Зөөврийн Mac. Энэ Mac $999 байсан. Тэ? $999 байсан. 256 ГБ-ийн багтаамжтай $999 шүү дээ. Сая сүүлд 512-ыг 1999 болгоцсон шүү дээ. Энийг сурагчийн хямдралаар $899-ээр авч болдог гэсэн зэ. Чи $899 256 ГБ-ийн багтаамжтай хамгийн сүүлийн үеийн чиптэй MacBook Air-тэй болдог байсан. Тэнгууд л одоо тэр үнээс зүгээр бодоод үзэнгууд $300-400 юм болчихсон тий. Гэхдээ энэ бол ганцхан Apple-ийн асуудал биш заяа. Бусад технологийн компаниуд ч гэсэн энэ жил ялангуяа энэ жил өнгөрсөн жилүүдэд л өөрсдийнхөө бүтээгдэхүүнүүдийг бол нэмсэн. Samsung өөрсдийнхөө утаснуудынхаа S26 утаснуудынхаа багтаамж нь бага байсан ч гэсэн үнэ бүгд нь. Энд дэрстэй айгүй шоконд оруулмаар үлээвдлээс тий. За PlayStation, Xbox, Switch, Steam Deck мөн адил бас үнэ нэмсэн. Яг л ижил шалтгааныг хэлсэн. Энэ санахын чипний хомсдол. Энийг дараа нь дэлгэрэнгүй юм. За Google бас өөрсдийнхөө Pixel 10 танилцуулахдаа Pixel 9-төөгөө баг 980-гээ баг ижилхэн үзүүлэлттэй байсан мөртлөө бас үнэ нэмсэн. Тэгээ Apple-ийн Tim Cook өөрөө энийг юу гэж хэлсэн бэ гэхээр ялангуяа энэ консюмер бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг технологийн компаниудын хувьд 100 жилд нэг удаа тохиох тийм үер шиг тийм зүйл болж байна гэж нэг бол зүүрлсэн. Тэгээ RAM-ны хомсдол те ер нь RAM-ыг хин идээд байгаа юм бэ? RAM яга алга болчиход зогсол дээрс. Мэдээж хариулт нь бол хиймэл оюун. Сая түрүүн бас дурдсан. Хиймэл оюуны хөөс улам томроод байгаа. Тэгээд таарах цаг нь ч гэсэн бас болж байгаа. Тэргээд байгаа тус RAM-ны үн бас үнэхээр өсөж байгаа. Тий, одоо ингэдэг юм байл да. Миний уншсанаар бол за Nvidia-гийн график карт маш өндөр эрэлттэй байгаа гэдгийг бол бид нар мэдчихэж байгаа. Тэгээ Nvidia, AMD за мөн одоо Google ч гэсэн өөрсдийнхөө юм график картуудыгаа хийж байгаа тийм тооцоолон бодох системүүдийг хийж байгаа. Тэнгуут л энэ дээр ахаад нэг санахын чипнүүдийг ингэж маш олноор нь суйрлуулах шаардлаганууд гарч ирдэг. Өмнө нь яг энэ ингээд зах зээлийнхаа тооцооллоор зах зээлийнхаа шугамаар ингэж явагддаг. Үйлдвэрлэл давхар ингэж явагддаг. Шинэ үйлдвэрүүд ингэж баригддаг. Гэсэн чинь огцом гинтийн эрэлт хиймэл оюунтай холбоотойгоор орж ирснээс хойш үйлдвэрлэл нь эрэлтээг үүсгэж болчихсон. Тэгээ энийг болохоор санахын чипний компаниудын захиалга дээрээс бол харах хамгийн амархан нь ерөөсөө л тэр за SK Hynix, Samsung Electronics те компаниуд бол маш өндөр эрэлттэй байгаа гэдгийг бол бид нар өмнөх дугаар дээр ярьжсэн. Энэ удаад Micron компани санхүүгийн тайлан өчигдөр танилцуулагдсан. Тэгээ энэ 7 хоногт хөрөнгөний зах зээл дээр амар сони юм болсон зөө. Тэр нь юу? Технологийн компаниудыг зарах уу эсвэл худалдаж авах уу? Нэг талаасаа маш өндөр үнэлгээтэй болчихсон. Хувьцаанууд нь амар үнэтэй болчихсон. Гисэн хэдий ч энэ компаниуд ирээдүйд итгээд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд идэг. Ирээдүйд бид нэр бараг $10 их $80 үнэлгээнд хүрхүүц тийм компаниуд болно. $1 их $80 орлого олдог компаниуд болно гэдэг юм амлалтуудыг өгөөд байгаа байхгүй. Энэ амлалтанд итгээд эрсдэл үрээд хөрөнгө оруулах уу эсвэл одоо ашигтай байгаа дэр нугасаа зарчих уу? Тэгсэн чинь энэ 7 хоногт Micron-ы санхүүгийн тайлан танилцуулагдлаа. Тэгсэн чинь Micron-ы санхүүгийн тайлангийнх нь орлого нь 4 дахин нэмэгдсэн. Өнгөрсөн оны мөн үеийг харьцуулбал 3 дугаар улиралд. За өнгөрсөн онд 9 тэрбумын орлоготой байсан бол энэ жил 41 тэрбум доллар. Зах зээлийн хүлээлт бол 35 тэрбум доллар орчим байсан юм бэл. Тэгээ хүлээлтээс өндөр гарчаар өсчихөж байгаа байхгүй. Энэ гэхдээ ганцхан Micron-ы асуудал биш. Ер нь бол энэ зах зээл өөрөө ер нь жоох хэцүүдчлээ. Apple нэг талаасаа бууж өгч ийн гэсэн үг байхгүй. Apple дээр яагаад ингэж амар ингэж реакцлаад байгаа вэ гэхээр Apple жилдээ асар олон хэмжээний бүтээгдэхүүн борлуулдаг тий. Тэр бүтээгдэхүүнээрээ дамжуулж үнэ тогтмол барьж чаддаг тийм компани байхгүй юу. Тэгээ үнэхээр гайхалтай логистик системийг бас угсарч чадсан. Энийг нас дурдах хэрэгтэй тий. Тэр утгаараа Apple нэмэхгүй яваалээсээ. Одоо Apple нэмж байгаа гэдэг нь ер нь бүх зүйл болохоо байсан юм байна. Тийм байна. Сүүлийн 3 улиралд санахын чипний үн ер нь 4 дахин бараг нэмэгдсэн юм. Буюу одоо бараг миний үеийнхэн бол ер нь санаж байгаа бах. Бараг нэг 10 жилийн өмнө, за 10 ч арай биш ээ. За нэг 6 7 жилийн өмнө RAM бараг юм хог шиг болцсон байсан. Санаж байна. RAM зүгээр ингээд хин нэгний шүүгэнд байж байгаа тий. Одоо жоохон хуучирсан RAM-ыг бараг хүмүүс ингээд тоохоо болчихсон тий. Тэгэн готлоо би одоо компьютер дээрээ зүгээр дураараа
наадгаж яах юм 32 болох юм уу 64 болох юм уу гээл те. Дураараа ингэж нэмж бимдэг те. Тэгээд шимтхан те. Амар хямдхан. Тэгэнгүүтлээ график картанд л ач холбогдлоо гэдэг те. За би өстө график картанд л хамаагүй мөнгө өрнө шүү гэдэг ч юм уу те. Гэсэн чи эсрэгээр RAM амар үнэтэй болцоод зах зээл дээр те. Одоо компьютер босох хүртэл тэгээд айгүй өндөр зардалтай болж байна. Тэгээ хэрвээ та компьютер босохыг бодож байгаа бол бас цаг алдалгүй босох хамгийн зөв мөчүүдийн нэг нь бас энэ үеж магадгүй. Тэр нь яванда үнэн буурах боллоо. Юу гэж. Би бол буурахгүй гэж бодож байна. Энэ чигтэл үлдэнэ гэж. Чигтэл үлдэнэ гэж бодож байна. Ийм тооцооллууд байна. За IDC-гийн тооцоолсноор бол заяа 2022 оноос хойш за iPhone гар утаснуудын энэ дээр нэг юм iPhone-тай холбоотой ахин нэг чухал юм болж байна. За яг хөө ингээд Apple бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг энэ 7 хоногт нэмжлээ тий. Тэнгуут Apple сүүлийн бараг аягүй олон жил гацчихсэн нэг зүйл дээр энэ сард одоо жоохон тайвширсан нь юу байсан бэ гэхээр Siri. Тий. Siri дээр нэг юм учраа болоод эхэлсэн чинь одоо нөгөө Siri-г ажилуулах ахад илүү их тооцоолох систем шаардлагатай болж эхэлж байгаа буюу одоо шинээр гарах iPhone 18-ын хамгийн доотлын багт хэмжээнд ер нь бол 12 ГБ байх ёстой гэдэг юм тооцоол байгаа юм. Одоо бол 8 шүү дээ тийм. Тэнгууд мэдээж 12 болж юм чи үнэ нэмэгдэнэ. Гисэн чинь 2022 оны IDC-ийн судалгаагаар болохоор за 2022 оноос хойш нийлүүлэгдсэн iPhone гар утаснуудын ойролцоогоор 54% нь шинэ Siri-г дэмжихгүй тийм утаснууд байна. Тэгэхээр одоо Apple ямар реклам хийж болох вэ гэхээр танд гоё юм шинэ Siri-г ажилуулах шинэ iPhone танилцуулж байна. Та энэ iPhone-ыг аваараа өөрсдийнхөө үнийн нэмэгдлийг бол ингэж тайлбарлах бас боломж бүрдлээ гэдэг юм тооцоол байна. Counterpoint-ийн тооцоол байгаа. Энэ дээр болохоор ер нь бол iPhone ойролцоогоор $200 нэмэгдэх магадлалтай. Тэгэхээр одоо iPhone-ы дефолт загвар нь бол $1000, $800 шүү дээ. За Pro хөлбөр бол $1300, $200 орчим. Ерөнхийдөө нэг тиймэрхүү байна гэсэн. Тэгэхээр Монгол дээр одоо Монгол мөнгөөр бодоод үзэл та шууд бодоод үзэн гот 700 гаруй мянган төгрөг нэмэгдэж тий. Тийм байна. Үнэтэй iPhone олон үедээ үнэтэй болох юм дээ тий. Үнэтэй дээр бүр үнэтэй болоо да. Үнэтэй дээр Монголын зах зээлд ялангуяа үнэтэй шүү дээ. Android утаснуудтай харьцуулахад тий. Ер нь гэхдээ энэ Samsung Android хэрэглэдэг хүмүүс энэ Google Samsung хоёр үнэ нэмэхэд ер нь яаж хүлээж авсан? Би л юу л гэж хэлсэн. Яг би нөгөө Samsung барьдаг гол шалтгаан Монгол Pixel албаасаар орж ирдэг болохоор Samsung барьдаггүй. Тэгээд Google бас үнэ нэмчингүүт тэгэл за 91 уцтай бол юм чим байна даа л гэж бодлоо. Одоо л би яг подкастаа сонсож байгаа хүмүүстээ зөвлөж хэлэхэд, хой хүний зөвлөгөөнөөс хэлэхэд хэрвээ та бүхэн уцаа солиё гэж бодож байгаа бол ялангуяа iPhone хэрэглэдэг дараагийн шинэ iPhone авъя гэж бодож байгаа бол одоо яг цаг. Take it easy. Технологиг амраар таны гарт хүргэнэ. Намар албан ёсоор ер нь бол үн нэмэгдэнэ. Энэ бол 100-аас 99 заяа. Ямар нэгэн байдлаар үн нэмэгдэнэ. Ийм мэдээлэл өмнө нь хийж байгаагүй байхгүй Apple. Үнний тогтолцоон дээр ийм байна. Тэгэн гутал хоёр дахь зах зээл дээр юу ажиглагдах вэ гэхээр хуучин iPhone-уудын үн нэмэгдэх магадлалтай байхгүй дагаад. Эсвэл хямдрахгүй байх магадлал. Тийм ээ. Тэгэхээр энэ ер нь бол iPhone үн нэмэгдэж магадгүй байгаад байгаа учраас энийг нэлээд анхаарал даваарай гэж үзье. Ковид үеийн машины зах зээл шүү юм шиг. Бараг л. Тийм бараг л. Тэгээ Micron дээр нэг юм мартчихж ашигын маржин нь нугаж 39%-ээс 84.9. Тийм амар уу. 84.9%-ийн ашигын маржинтай. Амар. Би энэ тоог харчаад юу вэ бүр. Тийм амар маржинтай компаниас үйж болдог юм те. Nvidia Meta 2-ын ашигын маржин хүртэл тавсан байна. Apple-ийн хол нэг 48-49 орчим байдаг шүү. Тэгэхдээ эн чинь төхөөрөмж үйлдвэрлэж байгаа хэрэглэгчийн юм консюмер бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компани шүү те. Meta бол арай нэг өөр те сошиал медиа платформ те софтвер те. Nvidia болохоор Nvidia-г бол ойлгож байна. Бас яг энэ Micron-тай адилхан зүйл болоод ашигын маржин бас гинт огцсон байсан те. Энд чинь 84.9 гэдэг бол нэр үнэхээр бас байж боломгүй л тийм ашигын маржин юм шиг. 85. Одоо шинэ Siri-г ажилуулахын тулд те зөвхөн нөө iPhone дээр биш те Mac дээр бусад Apple-ийн төхөөрөмжүүд дээр ч гэсэн
илүү өндөр хүчин чадалтай юм чипнүүд ч хэрэгтэй болж байгаа гэдэг нэг ийм л юм боллоо. Тэгээд Apple ийхүү үнэ нэмлээ. Ийм харамсалтай зүйл болж байна. За дараагийн ярилцах зүйл бол яг энэ үнэ нэмсэн гол шалтгааныг нь өдөөгөөд байгаа хэмэл оюун. Хэмэл оюун үнэхээр хөөсөө яг энэ талаар хүмүүс сүүлийн үед яг юу гэж бодож байгаа юм бэ гэдэг талаар яриа тий. Чи хөөс гэж бодож байна уу? Би бол хөөс гэж бодож байна. Та юу гэж бодож байна? 50-тай. Ер нь бол 50-50. Тэгээд хүмүүс айгу .com-ын бабалтай айгу харьцуулж яриад байгаа шүү дээ. За нэгдүгürt яг одоо энэ хөөс хэмэл оюуны хөөстэй холбоотой зүйл илүү эрчтэй ингэж яригдчих байна. Яагаад вэ гэхээр дөнгөж саяхан SpaceX-ийн IPO болсон тий. SpaceX зах зээл дээрээс нэг $87.5 бахад нийтдээ. Тэр чинь нөгөө 75 тэрбум долларын юм мөнгө босгох юм хязгаартай. За тэнгуудлаа нэмэлт юм хувьцаа гаргах эрхнүүд нэмэлтээ гаргаад 87.1 байсан баха. Тэр тим хэмжээний ингээ мөнгийг зах зээл дээрээс босголоо. Асар их хэмжээний бэлэн мөнгө дансанд нь ороод ирлээ. Тэрнийхээ дараачаар бараг 2-7 чоноогүй зах зээл дээрээс бонд босгосон 25 тэрбум долларын бонд. Дахиад. Тэгээ энэ дээр хөрөнгө оруулагч нар болон Wall Street-ийн дээр ямар ийм асуудал үүссэн бэ гэхээр чи дансандаа 100 тэрбум доллартай болчлоо тий. Тэгээ одоо энийг яг юунд зарцуулах гэдэг юм бэ гэсэн чинь нөгөө хэмэл оюун пуужингийн технологид зарцуул. Хэмэл оюуны дэд бүтц зарцуул. Тэгсэн чинь энэ ганцхан SpaceX бонд босгоод байгаа асуудал биш. За Amazon 68 тэрбум долларыг босгосон байна. Alphabet буюу Google-ийн толгой компани 32, Meta 25, Nvidia хүртэл 25, Oracle 25. Эдгээр ихэнхнийх нь шалтгаан болохоор ерөөсөө л хэмэл оюуны дэд бүтц. Хэмэл оюуны дэд бүтцэд бид нар ийм их хэмжээний мөнгө зарцуул. Өмнө нь технологийн компаниуд хамгийн их бэлэн мөнгөтэй хамгийн их ашиг орлого олдог. Зах зээл дээрээс ерөөсөө бараг бонд босгох талаар ч мэдээлэл байдаггүй тийм компаниуд байсан. Тэгсэн чинь одоо цаг алдахгүй ерөөсөө л энийг ингэж нүдээд байх л тийм сонирхол байна гэсэн. Тэгсэн чинь ямар ийм болгоомжлол зах зээл дээр одоо үүсэж байгаа вэ гэхээр хитрхи их мөнгө ингээд нэг талдаа төвлөрчлөө. Хитрхи өндөр үнэлгээтэй болчихлоо. Тэгвэл одоо яг нөгөө ашиг нь ханаад байгаа. Цэвэр болоод байгаа юм гэдэг асуулт. Цэвэр ашиг нь яг ханаад. Өмнө нь ChatGPT анх гарч байхад Google-ийн хайлтын систем ер нь байхгүй болчлоо гэдэг зүйл өгдөг байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо Google-ийн хайлтын системээс олж байгаа онлайн зар сурталчилгааны орлого улам бүр нэмэгдээд байгаа зөө. Тэгсэн чинь эн чинь яг энэ тооцоолж байсан чинь бас буруу байсан юм шүү гэдэг нэг юм болгоомжлол байна. .com-ийн бабалтай хүмүүс яагаад ингэж зүүрлэж яриад байгаа вэ гэхээр .com-ийн бабал юу байсан бэ гэдгийг нэг товчхон ярьж өгөхөд. За тухайд мэдээж интернет бүүм хийжсэн бүх компаниуд одоо энэ хэмэл оюун дээр суурилсан бүтээгдэхүүн гаргадаг байсан бол тухайд бүх компаниуд интернетээс суурилсан бүтээгдэхүүнүүд гаргадаг байсан. Бабал хагарахаас өмнө компани зарж хөрөнгө оруулалт татаж чадсан нөхдүүд одоо технологийн том гигантууд тий Amazon, eBay, Google, PayPal тий одоо Elon Musk яаж их найдтан болсон бэ гэдэг чинь л өөрөө .com-ын баблын хамгийн том хэсэг байхгүй юу? Тэгээ PayPal-ыг eBay-д зараад тэгэл тэндээсээ олсон мөнгөөр талыг нь Tesla дийгээл талыг нь Space дийгээл тэгэл тэр нь амжилттай болоод одоо их $80 хөрөнгөтөн болсон. Тэгээ сая компанийн хувьцаа хоноод $999 $998 тэрбум орж ирсэн чинь хүмүүс тэгэж хэвчээсэн. Манай хүн буцаагаад биднийхээ игнэнд орж ирлээ. Буцаад ядууцынхаа игнэнд орж ирлээ гэдэг нэг тийм мем явуулсан. Тэгээд эндээс бэлэн мөнгөтэй асар их хэмжээний хөрөнгө хоримтлуулж чадсан компаниуд одоо технологийн том компаниуд. Нөгөө талаас цахиурын хөндөд байдаг висинүүдийн ихийнх нь бас яг энэ .com-ын баблаас ингэж асар их хэмжээний ашиг орлого олж тэрийг ингэж дараагийн технологийн компаниуд руугаа хөрөнгө оруулж хийж эхэлсэн тийм. Одоо энэ хөөс яагаад хагарах магадлал ингэж байгаад байгаа вэ гэхээр за нэгдүгээр SpaceX бол IPO босгочлоо. Тэгсэн чинь OpenAI IPO хойшлуулсан. OpenAI энэ жил гэж яригдчихсэн, намар гэж яригдчихсэн шүү. Тэгсэн чинь 27 он руу хойшлуулсан. Энэ юу гэж ойлгож болохоор байгаа вэ гэхээр нэгдүгээр эрсдэлтэй гэж харж байна. Зах зээл төрх эрсдэлтэй байна гэж харж байна. Хоёрдугаар энийг хэмжээний мөнгийг ахаа босгох боломж бараг байхгүй юм шүү. Тэгээд дахиад нөгөө Anthropic-ийн IPO яригдчихэж байгаа. Өөр бас олон Discord-оос ахуулаад Stripe амар олон технологийн компаниуд байгаа шүү дээ. Олон жил ерөөсөө нээлттэй компани болоогүй хувийн висинүүдээс мөнгө татчих явсаар байгаа л томорцсон тийм.
Тэгэхээр энэ зарцуултууд өөрсдөө энэ химэл оюуны хөөсөж нь хагалж магадгүй л гэж яриад байна л да. Нэг иймэрхүү юмнууд болоод өнгөрлөө. Тэгээд химэл оюуны сэдвүүд яригдчих дуусахгүй. За харин мета шинэ ухаалаг шилнүүдээ гаргаад ирлээ шүү дээ. Чимээгүй байж хагаад 2 билүү 3 шинэ ухаалаг шил танилцуулсан. Гэтэ энэ удаадаа өөр ямар нэгэн брэндтэй хамтраагүй, Ray-Ban, Oakley хамтраагүй яг өөрсдийн брэндээр гаргасан мэлээ. Тэгээд 2 шилнийхэн нэр нь болохоор Adventurer, тэгээд Fury гэдэг 2 шинэ ухаалаг шил гарсан. Өмнөх ухаалаг шилнүүдээс бол нэг $80 хавцаагаар хэмтэх юм бэл. Тэгээд зарагдах нь болохоор $300. Тийм ээ. Тэгээд Kylie Jenner-тэй хамтраад бас юу гэлээ? Starlight лөө бас тийм шил гаргасан бэл. Тэр нь болохоор $400. Starfire юм байна. Тэр нь болохоор $399 үнэтэй. Тэгээд яг Meta-гийн өөрсдийнх нь яах нь хоолой болохоор Kylie Jenner-ийн хоолойгоор унших тийм шил гаргасан байна лээ. Тийм байсан те. Тэр эмэгтэй чи яг яадаг эмэгтэй лээ. Супер модель. Kardashian-ы гэр бүлийн. Тэ. Kardashian-ы гэр бүлийн одоо олонний танил их үү, алдартай их үү. Би яг энэ талаар бол үнэхээр сайн мэдэхгүй. Инфлюенсер л гэж хэлэх бах та тий. Тэгэхээр би эндээс ийм зах зээл ер нь байж болох юм байна гэдэг ойлгосон. Яг энэ олонний танил хүмүүсийг ингэж ашиглаад тэрнийх нь дуу хоолойгоор химэл оюуныг ажилуулад тэгээд нөгөө нэг хэрэглэгч нартай зарах тий. Энийг чинь Meta өмнө хийж байлаа. Хийс юм уу тий? Яг нэг Meta AI штэ шүү дээ. Тий. Олонний танил хүмүүсийн нөгөө дүрийг үсгээд тэгээд нэг тийм байсан. Тэгээ одоо тэгтээ тэрийг болиулсан. Meta-гийн нэг тийм аватар байдаг байсан шүү дээ. Snoop Dogg мог гэж ярьж мардаг тий. Тийм тэгтээ одоо тэрийг болиулсан. Тэгээд энэ шилэг нь болохоор нөгөө Essilor Luxottica гэдэг Ray-Ban тэгээд Oakley-гийн толгой компани бол үйлдвэрлэсэн юм байлаа. Тэгээд яг ингэж гаргаж байгаа шалтгаан нөгөө Meta-гийн технологи хариуцсан захирал Andrew Bosworth гэдэг хүн хэлсэн мэл. Зах зээлийн олон сегментэд зэрэг хүрэх нь чухал бөгөөд хэрэглэгчдийг татна гэдэг зөвхөн дизайн брэнд асуудал биш, бас үнийн асуудал гэд хэлсэн мэлээ. Тэгэхээр илүү хямдхан шилнүүд гаргаад тэгээд илүү залуу хүмүүстээс хүрэх гэдэг юм бол гэж ойлгосон. $80 хэмтэх. 200 мянган. Ерөөсөө л тэр юм шүү. Угаасаа шил буюу зүүдүүд төхөөрөмж гэдэг чинь өмнө нь хоёлаа ярьжсэн шүү дээ. Тухайн хэрэглэгчийнхаа зан төлөв, хэм маяг, стил те тэрнээсээ шалтгаалаад бүр янз бүр байна шүү дээ. Хүн болгоны зүүдэг шил угаасаа харилцан адилгүй те. Яг бусад компаниудаас Meta-гийн ялгаатай байгаа зүйл нь энэ л байна. Тэгэхдээ яг нөгөө core system нь бас л жоох асуудалтай те. Meta AI бас л жоох асуудалтай ш. Тэгээ энэ функцүүдийн хувьд бол ямар нэгэн шин зүйл бол юу танилцуулж. Гэхдээ нэг шин нөгөө iPhone шиг action button тавьсан мэлээ. Тийм үү. Тэр батнаа дараад AI assistant-д дуудаж болно. Эсвэл өөр custom юм үйлдэлүүд хийж болох юм бэл. Нэг ганц тийм л шин юм байсан. Бусд нь тэгэл Meta-гийн тийм нэг live translation-ийнх нь хэл нь 14 байснаа 2 болсон мэлээ. Тэгээд өөр шинжилэл баг байгаагүй хаа. Meta тэр нэг юм сони юм байна. Meta өнгөрсөн жил юу хийж ирснийг санаж байна уу? Юу лээ? Meta өнгөрсөн зунжингаа цахиурын хөндөд байсан химэл оюуны топ судлаачдыг бүгднийг агнсан бохгүй. Тэгээ маш өндөр саналууд тавиал заяа $200 сая санал сонсогдол те. Цалингийн урамшуул багц хувьцаа энэ дээрээ л бүгдээрээ нийлээд энийг алдаа гэдгийг баг хүлээн зөвшөөрж явах шүү байна. Яг. Чи одоо байгаа хэд хэдэн бас зарим хүмүүсийн оруулж байгаа мэдээллүүдийг харсан бол Александр Вангийн стартапыг $14.5 тэрбум худалдаж авсан нь Meta-гийн бүх цаг үеийн хамгийн муу одоо ажилд авсан ийм үйл явдал болсон юм биш үү? Жил болж байна. Бүтэн 1 жил гэдэг бол химлөөний салбарт бол асар урт хугацаа. Энэ хугацаанд лама шинжлэгдсэн үү? Үгүй. Тэ баргалгүй. Нөө ярьжсэн тэр супер интеллиженс гэдэг багаас нь анх ярьжсэн нөгөө нэг өөр хаалттай химлөөөнийхэн загвар фронтир модель гарсан уу? Гараагүй те. Яг юу болчихов? Гэдэг юм айгүй асуудлууд асар их хэмжээний мөнгө баг бүрдүүлэгтээ зарцуулсан. Ихтэй баг. Тэгээд Google-ийн хувьцаа бас энэ 7 хоногт айгүй огцсон байна. Шалтгаан нь юу байсан бэ нэтрэ гэсэн чинь борлуулалт нэтрэ технологи биш. 2 хүн ажилласаар авчихсан. Антропикт орсон.
Химэл оюуных нь нэлээд том хоёр судлаач нь антропикт орсон. Тэгээ одоо эндээс нэг юм сони юм бас ажиглаж болно заяа. Тэр нь юу вэ гэхээр одоо нэг 10 гаруй жилийн өмнө Google-ийн одоо эзэмшдэг DeepMind лабораторид ажилладаг байсан нөхдүүд ер нь бол яг энэ химэл оюуны салбарыг хөдөлгөөд PayPal мафия гэж байдаг шүү дээ, тий. DeepMind мафия гэж байна ер нь бол. Одоо Anthropic-ийн Dario Amodei Google-д ажилладаг байсан. Тэр Нобелийн шагнал авдаг тий Godfather химэл оюуны Godfather гэдэг тэр Joffrey гэдэг нөхөр чинь бас Google-д ажилладаг байсан. Тэ Илья Суцкевер тэ Илья Суцкевер бас Google-ийнх тэ тэр Google AI болон DeepMind гэдэг ингээ хоёр баг байдаг байсан шүү дээ. Одоо нэгтгэсэн тэ энэ хоёр багт байсан нөхдөл одоо ер нь яг энэ PayPal мафия гэдэг шиг л хөдөлгөөд байна. Гэдэг нэг юм байна. Тэгээ Meta-гийн тэр баг бол одоо нэр яг үнэхээр юу ч болсон юм. Тэгээд нөгөө ийм хямдхан шилжүүлэлт орогдсон ч юм бас нөгөө Meta яг камергүй шил гаргаж магадгүй гэсэн шуум бас яваад л камергүй. Тийм. Ганц нэг зөвхөн voice command-ээр ажилладаг. Байж болох юм тий. Илүү хэмд. $100. Илүү хөнгөн ч гэж магадгүй. Тэгээ камергүй болчихсон юм чи тий. Надад баг тэр нь илүү зүгээр юм санагдаж байна да. Тий. Камер ер нь яах вэ? Одоо камер дээр нэг ийм стандарт оруулж ирэх хэрэгтэй. Камер чинь ажиллаж эхэлсэн байвал тэнд нь ямар нэгэн гэрэл асч нэг юм мэдэгддэг. Тийм уул нь насдаг үстэй тийм. Гэтэ тэр нь тэгээ яг тийм гэхдээ одоо стандарт байхгүй шүү дээ. Тийм одоо протокол өдөрч гаргадаг ч юм уу тийм стандарттай байхгүй бол хувийн орон зай дээр л хальтаа. Чид ивэл яах вэ? Тийм үстэй тий. Одоо ингэснэ нэг ийм муухай юм бол яах вэ? Ингээд би ингээ рэкет арцсан зэ. Тэгснэ би шамдар очснаа. Чи тэрний талаар юу гэж бодож байна? Тэгснэ тэр бичлээд. Тэгснэ тэргээ бичсэн байдаг тий. Мэдгүй сошиал машин дээр болсон ч гэж магадгүй шүү дээ. Тэр хараагүй болохоос шин чин яг нөгөө нэг Google-ийн AI class чинь хувийн орон зай технологид яаж нөлөөлж болох юм бэ гэдэг анх удаа ингэж том зургаар ингэж харуулсан гэдэг зүйл чинь л энэ байгаа байхгүй. Одоо болтол 10 гаруй жилийн дараа шийдэл олдоогүй байна. За ийм байна. Хитрхи адурчлаа. За үргэлжлүүлээд Midjourney-гийн талаар ярилццгаая. За Midjourney яг яадаг вүлээ? Midjourney чи хэрэгжилж үзсэн. Би анх дөнгөж харж эхэлж байхад нь хэрэгэлдэг байсан. Айгуу сайн байсан тий. Discord дээр нэг юм сервер байдаг. Тэгээд тэрэн дээр ороод промпт өгөөд тэгээд зураг генерейт хийдэг. Тийм юм л юм байсан. Одоо тэгсэж юу болчих вэ? Чам дүр айгуу гоё факт хэлж өгөө. Одоо манай Гижүүгийн Сайкон арга хэмжээ уус. Сайконы 2023 оны хамгийн анхны ивентийн дизайныг бид нар дам Midjourney-гаар хийжсэн. Бүгдээ. Вау. Тэр бэкграундаа Midjourney-гаар хийлгээл. Тэгэл тэрийгээ сайхан генерейт болгож гаргаж аваад тэгэл яг тухайд үнэхээр сайн байсан тийм. Тухайн үедээ бол бусад химэл оюунуудтай харьцуулахад бол хамаагүй сайн байсан. Тэгээ одоо хинт дата байна. Тэр нь химэл оюуныгаа маш хурдан сургаж чадчих байгаа учраас тэгээд жижиг стартап бол орхигдоод баг мартагдах шахажсэн гэхдээ энэ 7 хоногт нэгэн сонирхолтой стратеги шинжилж байгаа зүйлийг танилцууллаа. Midjourney Medical. Тэгээд нэрнээс бол тодорхой байх. Midjourney бол эрүүл мэндийн салбар руу орж ирж байна буюу маш сонирхолтой нэг технологиг танилцуулсан. Та бүгд дэлгэцэн дээрээс харж байгаа бах. За энэ нэг юм одоо усан сан гэж нэрлэх юм уу те нэг юм зүйл рүү хүн ороод за тэр дууных нь долгионыг нь хэмжиж аваад тэр долгион дээр нь байгаа долгионыг нь ингээ мэдрэгчүүдээр хэмжиж аваад тэнгутлаа тэр мэдрэгчээр нь ингээ 3D скан хийгээд за тэгээд тэрийг химэл оюунаар оруулаад хүний рентген зургийг гаргах боломжтой. Тэгээ рентген зурагны технологи гэдэг бол өөрөө за нэг 100 орчим жилийн өмнө нэгдсэн технологи тий. Одоо хүртэл үнэтэй байгаа. Үнэтэй байгаагаас гадна энэ өөрөө олон удаа олон давтамжтайгаар ялангуяа богино хугацаанд орвол хүний биед хортой. Ягаад вэ гэхээр энэ нөгөө цацраг туяануудыг ялгаруулад тэгж хүний нөгөө нэг цаана байгаа рентген зургийг авдаг тийм технологи тий. Дунгад олон удаа ингэж орох боломжгүй байдаг. Нэгдүгээрт үнэтэй, хоёрдугаарт хүний биед тийм хязгаарлалт байна. Гэсэн чинь 10 дахин хямдхан болгоно гинэ. За 10 дахин хямдхан болгоно. Тэгээд түүнээсээ гадна илүү олон удаа ороход хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг амлаж байгаа юм. Тэгээд Midjourney-гийн хувьд 2027 оны сүүлээр гэхэд эхнийхээ бүтээгдэхүүнийг бол
хэрэглээнд нэвтрүүлнэ. За 2031 он гэхэд буюу одоогоос 5 жилийн дараа Midjourney Spa гэдэг нэг юм амралтын газрууд байгуулах юм байна. Тэгээд Midjourney Spa-даа болонгод өөрсдийнхөө төхөөрөмжүүдийг байрлуулад тэгээд тэнд нь хүмүүс очиж үйлчилгээ авдаг байна. Нийтдээ 50,000 ширхэг ийм төхөөрөмжтэй боллоо гэж байгаа юм. Тэгээд энэ 50,000 ширхэг төхөөрөмж 1 тэрбум хүнд үйлчилгээ үзүүлэх боломжтой гэж тооцоолж байгаа юм. Тэгээд 1 тэрбум тэн давтагдсан доогоор эсвэл мэдгүй. Тэрбум хэрэглэгчл давтагдсан доогоор ч юм уу эсвэл жилдээ нэг удаа үзүүлж байгаагаа л тэрбум тэндээ тоолно шүү дээ. Энэ чинь болохоор нөгөө юу биш учраас нөгөө хэрэглэгчийн дэм консюмер бүтээгдэхүүн биш учраас те. Нэг ийм маш сонирхолтой инновац. Тэгээд бодоод үзье. Тэрбум хэрэглэгчтэй компани. Одоо тэрбум хэрэглэгчтэй компани за OpenAI те. Google, Amazon, Apple те. Энэ технологийн компаниуд байгаа дөөз. Тэ. Тэнгууд л яг ийм эрүүл мэндийн чиглэлээр явж байгаа. Тим үйлчилгээ үзүүлж байгаа мөртлөө 1 тэрбумын хэрэглэгч гэдэг бол асар өндөр амбиц баг. Тийм байна. Тийм. Энэ бүр яаж яг хүрэх юм те. Гэхдээ энэ бол хэтэрхий тийм фьючеристик хэлбэрээр сонсогдож байгаа боловч яг энэ хиймэл оюуныг зөв чиглүүлэх зүйл нь өөрөө юм. Шинжилгээ ухааны технологи хөгжиж чадсанаар бид нар ер нь яг хамгийн чухал олж авсан зүйл нь юу юм гэхээр ийм гой хувцас те энэ микрофон энэ дэлгэц биш те бидний нас уртсан. Бидний нас илүү урт бид нар илүү удаан амьдардаг болсон те зүгээр ингээд жоохон хүүхдүүд төрөөд бараг ингээд хатгаа аваад нас орчдөг байсан бол вакцины тусламжтайгаар тэр байхгүй болсон те бид нар төрөөл шууд вакцин хамрагддаг болсон гэх мэтчлэн те хиймэл оюуныг яг ингэж хүний амьдралыг уртсах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглүүлж чадах юм бол энэ өөрөө дараагийн юу бараг автомашины салбараас том зах зээл байж болох зов. Гол нь ажиллах. Одоо л үлгэршил сонсогдсон. Нөгөө одоо ч мар 10 жил юм лөө. Terranos гэж нэг компани гарч ирсэн шүү дээ. Одоо Silicon Valley-гийн хамгийн алдартай скан. Тэрний араас л явах гэдэг юм санагдаад байна да. Тий. Тэгээд ер нь бол ялангуяа энэ хиймэл оюунтай холбоотой зүйл дээр бол маш сайн анхааралтай байх хэрэгтэй. Тэгээд энэ бүтээгдэхүүний төлөөлөл нь Grimes тий. Elon Musk X баг хүүгийнх нь хийж. Тий. Тэр айгүй сонирхолтой байна. Тэгээд яг тэр Grimes-ийн болохоор өөрийнх нь тийм фьючеристик уур амьсгал бол илүү тохирноо энэ дэрэ гэдэг нэг юм тайлбаруудыг бол өгсөн байна л да. За тэр төхөөрөмжийг яг яаж ашиглах вэ гэхээр нэг юм байна. За MRI аппаратад бол хүн 30-аас 40 минутын дотор ингэж сканд болдог гинэ. Дундаж хугацаанд MRI эрдэнэтхэн төштэй. Тэнгуут л хэтэрхий өндөр үнэтэй. За харин Midjourney-гийн сканер болонгол ердөө 60 секундэд хүний биеийг бүтэн ингэж сканердаж чадна. Тэгээ энэ MRI-аас 10 дахин хямд. Эрдэнэтгэнээс гадна. Тэгээ технологийн хувьд болохоор за эрдэнэтхэн туяа болон MRI ер нь юм хүчтэй соронзон орон ашигладаг шүү дээ тий. Тэнгуут л одоо энэ дээр болохоор ультрасоник CT буюу за усан дотор ийм дууны долгионоор хүний биеийг 3D ийм дүрслэлийг нь гаргаад тэгээд тэр 3D дүрслэл дээрээ тооцоол хийгээд тэгээл гаргах юм байна л. Нэг далайн доотлыг нөө мапилт гэж л тийм технологи юм шүү дээ. Тэгээд тэр төхөөрөмж нь өөрөө бараг 350,000 гаруй юм мэдрэгчтэй юм байна. Тэгээ ингээ усан дотор байхад тэр дууны долгионоор л хүний биеийг нь л ингэж сканердаж гаргах юм байна л да. Тэгээ төхөөрөмжлийн үн мөн бол байхгүй. Тэгээ энийг баг зарахгүй бид нар өөрсдөө л үйлчлэгээ үзүүлэх гэж ах шиг байна их сонирхолтой. Ер нь юм фьючеристик л болоод илүү л фьючеристик болоод. Тэгээ автомашины салбараас сонир сайхан юу байна? Ер нь юм болж байна уу? Ер нь энэ 7 хоног амар чимээгүй байлаа. Гэтэ өнгөрсөн 7 хоногийн дугаар дээр харчаа марцсан бэл нөө Xiaomi-гийн Vaio 7 гэдэг SUV өмнө нь яг Nürburgring-ийн рекорд ивцсэн бол сая бас дахиад шинэ рекордыг ивцсэн байлээ. Тэр нь болохоор автомат жолоодлоготой автомашины хугацааны рекордыг ивцсэн байлээ. Тийм үү? Нэг тийм шинэ юм байна. Өөрч тэгээд нэг сүртэй мэдээ байсангүй те. Энэ саяхан бас нэг шинэ мэдээ орсон нүглөө. Хятадын автомашин үйлдвэрлэгчид Японыг
дотоод шатлалтын хөдөлгөөртэй автомашины тоогоороо гүйцэтгэсэн бэл. What? Энэ ч амар үдээ тий. Одоо хятадтай машинууд гэхэр л дан цахилгаан гэж боддоо шүү дээ. Тэгэхгүй бас тийм биш байсан л юм байна л та. Тоогоороо гүйцэтгэсэн байна гэж аахгүй. Тэгээ энэ цахилгаан автомашинууд нь болны хятадын Xiaomi, Redmi босод одоо энэ iPhone, Samsung-аас ялгаатай хамгийн гол функц нь юу гэж бодож байна? Үйл систем бол биш. Тийм биш. Систем битгүй. Батарей. Яг цахилгаан машин дээр л батарей. Үгүй зүгээр утсан дээр. Тийм төхөөрөмж дээр батарей. Цахилгаан машин ч гэсэн ер нь бол батарей. Тэгээ энэ би зүгээр юм Монголтой холбоотой нэг зүйлийг бас дурдаад өнгөрөх нь зүв болоо гэж бодлоо л да. Энэ батарейны технологийн ард байдаг компани CATL буюу одоо CATL гэж бас нэрлэдэг тий. Гэхдээ компанийн нь өөрсдийнх нь маркетингийнх нь албаас нэрлэлэг нь болохоор CATL гэдэг юм байл шүү. Тэгээд айгүй урт нэртэй компани тий. Энэ компани болохоор дэлхийн хамгийн том батарей хураагаар болон батарей үйлдвэрлэдэг компани. За энэ компани хийж байгаа шинжилгээ ухааны технологи, инновац ер нь бол энэ хятадын төхөөрөмж үйлдвэрлэгчд болон цахилгаан автомашины салбар ингэж богино хугацаанд асар хурдцтай хөгжөхөд бол маш том үүрэг оролцоотой байсан. За энэ компани манай Монгол улсад шинэ хөрөнгө оруулалт хийх гэж байгаа юм байна. За энэ 7 хоногт тосгоо мөн адил зуны давус гэж нэрлэгддэг хятадд болдог дэлхийн эдийн засгийн форум болсон байгаа. За энэ эдийн засгийн форумдос манай Монголын засгийн газрын төлөөллүүд CATL компанийнхантай уулзаад за эхний ээлжинд Төв аймгийн Сэргэлэн суманд нэг 100-аас 400 мегаваттын хүчин чадал бүхий батарей хураагаар барих юм байна. Буюу дэлхийн хамгийн том батарей үйлдвэрлэгч Монголд хөрөнгө оруулалт. Тэгээ энэ хөрөнгө оруулалтаас улам цаашаага өргөжин цэцгэлээсэ гэж бас бодож байна те. Энэ яагаад вэ гэхээр энэ инновац бидэрт хэрэгтэй байхгүй. Энэ инновацаас бид нар ингээ хажууд нь бэжж тэ манай Монгол компаниуд цаашаага төхөөрөмж үйлдвэрлэгч юм билүү те. Эсвэл ямар нэгэн цахилгаан машинж гарах юм билүү бид нар ирээдүйд мэдэхгүй шүү те. Тэр хэрэгтэй. Тэгэхээр сайхан мэдээ. Ийм гоё мэдээ байлаа. Тэгээд хамгийн сүүлд Японтой холбоотой нэг мэдээ байна да. Японы нэг айхтар химэл оюуны загвар гарч ирсэн. Ямар загвар байна? Яс энэ мэдээг нь сонсоод их гайхлаа. Японоос ер нь би бол химэл оюун хүлээгээч. Ер нь хүлээдэг юм. Японы технологи ер нь яг юу ч үдээ бас мэдгүй, сайн мэдгүй. За тэр тоглоомч яах. За Японы Fugu гэдэг нэртэй юм систем ер нь бол химэл оюуны систем нэлээд од болж байна. За энэ Fugu-гийн хувьд бол AI оркестр модель буюу одоо химэл оюуныг ингэж оркестр хийдэг. Одоо нөгөө агентуудыг ингэж оркестр хийдэг болчиход байгаа шүү. Юу биш те, генерейт хийх юм биш те. Ямар асуултанд, ямар даалгаварт, ямар химэл оюуны модельийг яаж үр ашигтайгаар ажиллуулах вэ гэдгийг л ингэ сонгож ажиллаулдаг буюу ийм оркестрийн чадвар айгүй чухал болчиход байгаа байхгүй. Одоо химэл оюуныг бид нар өмнө нөгөө prompt engineering айгүй хэрэгтэй гэдэг үгсэн шүү дээ. Одоо болохоор agent оркестр тэ нөгөө эйжентүүдээ ингээ оркестр хийгээд тийм чадвар. Тэгээ эндээ айгүй сайн юм химэл оюуны модель гинэ. Тэгээ Японы Sakana AI гэдэг стартап энэ химэл оюуны загварыг бол хөгжүүлсэн юм байна. Буюу дэлхийн тавцан дээр гарч ирж байгаа Японы анхны frontier химэл оюуны загвар гэж ер нь бол хэлж болно. Тийм. Гэдгээрээ юм айгүй онцлогтой. Уг нь бол бид нар SoftBank-ыг бол одоо технологийн салбарын хамгийн том хөрөнгө оруулагч гэдэг мэдэн шүү дээ. Гэхдээ Япончууд бол энэ химэл оюун дээр бас харьцангуй чимээгүй байгаа да тий. Тэгээд нэг юм химэл оюуныг бол гаргаж ирсэн байна. Тэгэхээр энэ юугаар онцлог вэ гэхээр за нэг асуулт асуулаа. Тэнгууд л тэрийг ChatGPT-ийн GPT-гээс асуух уу, Cloud-ыг ажилуулах уу, Gemini-ыг ажилуулах уу, эсвэл Grok-ыг ажилуулах уу гэдгээ өөрөө шийдэ явна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дээр айгүй юм маш сайн ажилдаг. Тэгээ энэ чадвар нь болохоор Cloud, GPT 5.5, Cloud-ийн сүүлийн загваруудтай энд үзүүц хэмжээнд очсон байгаа юм байна. Тийм. Тэгээ яг нь бол ийм foundation модель бас биш юм байна л да. Тэгээ foundation модель хийн гэдэг өөрөө бас амаргүй юм шиг мэддэггүй. Манай Монголын нэг шинжилгээ ухааны технологийн доктор надад тэгж тайлбарлаж байсан байхгүй. Ер нь бол foundation модель хийн гэдэг нь өөрөө баг нэг юм эрэг шургатай зорилтдаг тим ажиллаа. Энд чинь нэг тийм тоглоом шиг зүйл биш. Тийм учраас ийм foundation моделийг бас амархан тэгж бүтээчдэг юм аа. Энд чинь өөрөө буцаагаад хүнийгээ бараг стресстүүлээд алхах юм чинь тийм ажил үүдээ байхгүй гэж хэлжсэн. Тэгэхээр
бид нар өөрсдөө юм химлооныг айгүй амархан хэрэглээд байгаа мөртлөө цаана хийх нь өөрөө тийм кул биш л юм шиг л зовж хийдэг юм. амар зовж хийдэг. Тий. Нөгөө нэг рил дээр гараад 60 ус гэж дууддаг шиг тийм юм бол байхгүй л юм шиг байна. За нэг энэ 7 хоногт бол яг иймэрхүү үйл явдлууд болоод өнгөрлөө. Тэгээ зуны үйлрэл гэхэд бас харьцангуй олон мэдээлэлтэй тийм өдрүүд болж өнгөрлөө. За ийхүү энэ 7 хоногт технологийн салбарт болж өнгөрсөн бидний олж харсан уншсан мэдээллүүд ийм байлаа. Тэгээ анхаарлаа хандуулсанд баярлалаа. Энэ удаагийн подкасттаа маань Аян Стор хамтран ажиллаж байгаа. Хэрвээ та Samsung, Apple-ийн ухаалаг бүтээгдэхүүнүүдийг, ухаалаг төхөөрөмж, ухаалаг гар утаснуудыг хамгийн баталгаатай газраас авахыг хүсч байвал манай Аян Store-ыг зориорой гэж хэлмээр байна. Подкастын дундуур хэлсэнчлэн Apple-ийн үн нэмэгдэж байна. Хэрвээ та үн нэмэгдэхээс өмнө iPhone болон бусад төхөөрөмжүүдийг судалдаа авахыг хүсчихвэл Аян Store-ыг зориорой гэж хэлье. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Take it easy. Технологиг амраар таны гарт хүргэнэ.